эхнийхээ алхмыг алхаж эхлэхээс бид нар амьдарч эхэлснээс, дурлаж эхэлснээс, хайрлаж эхэлснээс, өгж эхэлснээс, явж эхэлснээс, гүйж эхэлснээс, бэртэж гэмтгээс айхгүй хөдөлж эхэлснээс нүдэ бооцсон байгаа тэр боолтоо яаж бид нар авдаг вэхээр зүгээр хөдөлж эхэлснээр авдаг. Суудсан цэцнээс явсан тэнгэн дээр явдаг. Явж иж тэр сүнсний мэдрэмжүүдийг авч иж түүгээр хүний сүнсд хэлнэ. Тэгэхээр үүнийг л бидний өгдөөс болвол замнал гэдэг. Ингэж явж байгаа хүн аяанда өөрийнхөө тэр язгуур сүнс дээд ухамсарынхаа утгыг ойлгоод миний замнал хаашаа вэ гэдгийг ингээ ойлгоо авчихна. Амьдралыг тийм хүмүүс илүү хайрладаг. Бага зүйлийг нь байгаагаараа хүлээж авч чин үннийг нь таних. Дотоод агуу их агаартай, хүчтэй байдаг. Тэрнээс биш өөрийнхөө тэр өвдөлтийг нүр тулаагүй хүмүүстэй адилхан энэ нь тийм, тэр нь юм, би чамаас илүү, чи надаас дутуу. Ийм нэг сонин тусгаарлсан сэтгүүл дандаа эзэн бий. Эзэн бий өөрөө яадаг вэ? Бидний хамгийн эмзэг цэг тэр өвдөлтүүдийг биднээс хүртэл хамгаалаад новчдагтал агуу тэр гайхамшигт аргын ухаан нугаад байгаа юм л та. Сүнс бол өөрөө харин тэр эзэн биенийг хамгаалах ёстой зүйлүүд гэж байна. Дотоод үннийг биднээс эзэн бие үг нь хамгаалах хэрэггүй юм байгаамаа. Харин гадаад нөхцөл байдал бидний үнцэн гэрлийг гадаад муу мухагаас эзэн бие тодорхой нөхцлөд хамгаалж болно. Харин дотоод ертөнцөөсөө уг хүнээс уг мэдрэмжээс бид хаашаа зүгтэж чадахгүй. Тэгэхээр уг мэдрэмжрүүгээ илүү гүнзгий ороод явж байгаа энэ замналыг л сүнсний замнал гэж хэлэх гээд. Энэ бол яг эд шид одоо буугаад ирсэн юм шиг гайхалтай байдаг. Бүх зүйлийг догтлолтой хүлээж авдаг, амьдралыг хайрладаг, үннийг барьж авдаг. Хичнээн муухай байсан ч гэсэн тухайн хүний сайхныг нь харах чадвартай болчихдог. Тэгээд энэ яг дурлцсан юм шиг юм мэдрэмж. Одоо мэдрэмжийг нь төхүүлээд нь штэ. Гэхдээ энэ хин нэгэн хүнээс хязгаарч шалтгаалдаггүй. Хин нэгэн twin flame, soulmate гарч ирээд бидний энэ замнал дээр гаргаж ирэхгүй. За өнөөдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За сүнсний сэрэлт гэж хүмүүс. Маш олон хүмүүс одоо сэрэлт хийгдэж байна, явж байна. Одоо сэрэлтийн цаг ирсэн гэдэг юм уу те. Сүнсний сэрэлт гэж маш их хүмүүс ярьж хийж үлдэцгээж байна. Энэ сүнсний сэрэлт гэж яг юу юм бэ? Ерөнхийдөө нэг дахин сэрж байгаа процесс юм шиг ойлгогдоод байгаа. Тэгтээ тэргүй хүн төрөлхтөө анханасаа сэрүүн л байсан л да. Сүнсэн биений хувьд. Тэгэхээр бид нар сүнсний сэрэлт гэдгийнхээ өмнө сүнсэн биеэ бас тодорхойлох хэрэгтэй баг. Тэгэхээр сүнс гэдэг бол хүний сүнс хий үзэгдэл бол биш ээ нэгдүгээрт. Хоёрдугаар сүнсэн бие гэдэг бол өөрөө мэдрэмжийн сав, танин мэдхүү амьдралын баялаг мэдрэмжийн сав. Жишээлбэл би амттай хоол идлээ. Тэрний мэдрэмж надад үлдчихэдэг. Гэрийнхэнтэйгээ аз жаргалтай цагийг өнгөрүүллээ. Мэдрэмж надад үлдчихэдэг. Хин нэгэнд дурлалаа. Тэр эд шидийн мэдрэмж үлдчихэдэг. Өөрийнхөө гайхалтай амжилт бүтээлийн амтыг мэдэрлээ. Өөрийнхөө бүтээлч сэтгэлгээ, бүтээлийн үр дүн мэдэрлээ. Надад мэдрэмж үлдчихэдэг. Тэр агуу болон баялаг болон өвдөлттэй мэдрэмжүүдийг авч идэг юм сав. Бүх мэдрэмжүүдийг. Өвдөлттэй мэдрэмжүүдийг нь авснаар өвдөлтөд авахын тулд бидний ухамсар хөгжиж идэг. Дараагийн одоо өвдөлттэй сэтгэл дээр бул харчуулууд дарцсан байгаа тэр мэдрэмжийг ялан дийлэхийн тулд бид нар сүнсний хүч, хөгжил гэдэг зүйл яригдчихэж байгаа. За ингээд сүнсэн бие өөрөө мэдрэмжийн сав өөрөө амьдралыг дүүргэдэг бидний амин орон. За ургамал амьтай, амьтад амьтай те. Хүний амин болвол хүний сүнсэн бие буюу сүнс нь. Тэгэхээр энэ юу гэсэн үгээр нэг сайхан сэтгэл дүүрээд гээд гүнзгий амьсгаа авж байгаа болвол энэ бидний сүнсэн бие амар тайван байна. Яг одоо цаг дээр оршиж чадчихна. Тэгэхгүй өөр зүйл бодогдоод хитрхи айгаад эсвэл багаасаа айц авсан мэдрэмжэн дээрээ бодит байдлын мэдрэмж авч чадахгүй. Одоо жишээлбэл сандраал те буруу юм ичх юм бол хүн өглөнө гээл бүх юмыг төгсгөх гэж хичээгээл. Эсвэл нөгөө сайн охины синдром гэдэг шиг хитрхи мундаг хүн байх гал эцэг их нь одоо сайн л байхгүй бол чи болохгүйгээ сургацсан байдаг ч юм уу. Энэ бүхэн бол бидний сүнсийг өнгөрсөн цаг дээр гацснаас болоод сүнс агшснаас болоод ирж байгаа. Тэгэхээр сүнс гэдэг бол мэдрэмж л ба. Өөрөө сүнсний тэлэлттэй нөхцөл нь маш баялаг. За тэгэхээр сүнсэн бие өөрөө хөгжилтэй байсан уу гэвэл анханасаа л хүн төрлөختөн сэрүүн байсан. Гэтэ энэ ч түүх рүүгээ жоох орох хэрэгтэй. Сүнсэн бие өөрөө байгаль ихтлхий, хүн зон, бусдын мэдрэмж, өөрийн амьдралын туршлага, нагац авга буюу одоо энэ яс цусны сүнснүүдээс маш их мэдрэмжүүдийг авч идэг. Дотоод мэдрэмж болон гадаад мэдрэмжээс өөрийн хийж байгаа ажил, онгод хөг гэдэг ч юм уу. Зүуднээс хүртэл мэдрэмжийг авч байгаа хүн. Гэтэл энэ олон мэдрэмжийг бид нэр тусгаарлаад илүү соёл иргэншлиг хөгжүүлж гингээд илүү амьдралаас хол болоод соёл иргэншил өндөр байшинд амьдарч гингээд илүү байглаас хол болж эхлэх цаг үеэс хүний сүнс өөрөө агшиж эхэлсэн. Хүний сүнс унтж эхэлсэн гэсэн.
За хүний сүнс унтж эхэлсний ард дээр өнөөдөр энэ нь өвдөлт зовлонгоо даахаа байгаад сүнснийх нь хүч нь өөрөө өөрийнхөө асуудлыг шийдэж чадхаа, өөрөө өөрийнхөө мэдрэмжийг даван туулж чадхаа байдлаа дороотцсон байгаа учраас энэ цаг үед нэг мэдрэмжийн урсгал, дахин төрөлтүүдийг л хүмүүсийн унтаа байгаа сүнснүүд нь хайгаад байгаа. Угтаа бол хүн төрлөختөн тэгтээ тэр чигтээ сэрүүнл байсан. Харин ямар нэгэн гадаад хүчин зүйл матриксын шилтгаанаар унтцсан байсан хүмүүс нь буцаж сэрж байгаа ийм процесс л явж байгаа гэж ойлгож байна. За хөдөө байгаа нэг сайхан уяач авахгүй байла. Тэрүний сүнс анхнаасаа төрхтөл сэрүүн байсан, байгаль ихтлэг яах вэ? Монголчуудынхаа өв уламжлал, амьдрал ах вэ? Тэр сүнс нь одоо хүртэл сэрүүнээрээ зөв хөгжлийн хөтөлбөрөөр явж байгаа. Гэтэл зарим улс орн болоод зарим нэгэн бид нар сургаал, номлолыг дагахаар буруу хөгжлийн хөтөлбөр рүү орчдөг юм байна. Ялангуяа шинжлэх ухаан бол өөрөө юм болгоныг хатуу материалист байдлаар гадаад шинжээр нь ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг хүний тархинд асар их дааж давшгүй их мэдээллийн бөөгнөрлийг үүсгэдэг. Энэ нь өөрөө дотоод мэдрэмж сүнсийг дарангуулдаг. Тэгэхээр сүнс бол яг урлаг шиг мэдрэмжэл гэж ойлгож байна. Тэгэхээр сүнсний сэрэлт явагдаад байгаа гэдэг нь угаасаа сэрэлттэй байсан бид нар зүгээр буцаж өөрийнхөө их усүр буюу сүнснийхээ амийг тэмтрэх ийм аялал бас харьцангуй сүнсээ унтуулсан байсан хүмүүс нь буцаж гарч байгаа. Тэгэхээр там деважи хоёр нэг дорл байдаг. Сүнснийхээ мэдрэмжийг мэдэрч чадахгүй бол энэ там өөрийгөө одоо олж чадахгүй, мэдэрч чадахгүй дандаа бусдын хэлсэн хийснээр амьдарч байна гэсэн үг те. Тэгэхээр энэ бол боолын систем буюу матрикс буюу энэ бол там. Өөрийнхөө язгуур сүнс, өөрийнхөө хувь тавилангийнхаа замаар амьдарч ийн гэдэг бол энэ өөрөө гэрлүүгээ аргахдаа л үр хөвгтүүд одоо эхнэр хүүхд нөхөртөө аз жаргалыг сүнсэндээ мэдрэмжиндээ тэврээд орж байгаа. Энэ бол деважим. Тэгэхээр хоёр орцонд 10 айл байлаа гэхэд зарим нь тамд амьдарч байна, зарим нь деважинд амьдарч байна. Тэгэхээр там деважи хоёр зэрэгцэж оршиж байгаа. Тэгэхээр тамд амьдарч байгаа хүмүүс нь л деважин руугаа тэмүүлж байгаа процессыг л өнөөдрийн сүнсний сэрэлтээ гэдэг. Өмнөх цаг үеүүдэд арай их өмнөх цаг үеүүдээс мэдээлэл технологийн боломжоос шалтгаалаад арай илүү л эрчтэйгээр явагдаж байгаа процесс. Тэгэхээр том зургаар наваад үзэх юм бол энэ угаасаа л хийгдэж исэн. Тэгэхээр маш их олон хүмүүсийн сүнсний тэлэлт, сүнсний хөгжил нь өндөр түвшинд бий болсноор хөгжснөөр эзэнт гүрнүүд байгуулагддаг. Эмпайрууд. Түүний нэг жишээ нь бидний өвгдөөдсөн их Монгол улс түүнийг байгуулсан тэр олон сүнснүүдийг яаж хүчирхэгжүүлэлт нэгтгэж зангидж байх вэ гэдэг тэр арга ухаан ноу хавыг нь газар дээр хэрэгжүүлсэн бол бидний Чингис хаан. Тэгэхээр бид нар Чингис хааныхаа сүнсний замналаар явж байгаа юм л утга учиртай байна. Энэ далд ухамсар мөн үү? Далд ухамсар гэж яг юу юм бэ? Сүнсэн бие, эзэн бие гэдэг. Эзэн бие бол хүний оюун ухаан. Эзэн бие бол хүний логос сэтгэлгээ. Эзэн бие сэтгэлийн хөдөлгөөн байгаа. Сүнсэн биен дээр байгаа зүйлийг байгаагаар нь харж тэмтэрч мэдэрч байгаа бидний өөрөөсөө гараад явж байгаа мэдрэмжүүд байгаа. Жишээлбэл би энд сууж байхдаа таны надад мэдрүүлж байгаа таны дуу хоолой болон царай төрхөөр мэдрүүлж байгаа зүйлийг би эзэн биен дээр хүлээж авч байгаа. Энэ залуу над руу их зүйл харж байна да. Харин миний сүнсэн бие танаас уг чанартай хин юм болоо гэдэг мэдээллийг ухамсаргүйгээр цуглуулж байгаа. Сүнсэн бие бол далд ухамсар биш ээ. Сүнсэн далд ухамсар бол эзэн бие буюу бидний оюун санаанд буюу одоо логос сэтгэлгээ, сэтгэлийн хөдөлгөөн надад сигналтахаар яагаад хариу таагүй реакц илрээд байна. Хүн над руу муухай харахаар би яагаад муухай хараад байна гэдэг энэ сэтгэлийн хөдөлгөөний уг үндсийг нь өөрөө далд ухамсар. Тэгэхээр далд ухамсар бол өөрөө эзэн биеийн гүнэн гэсэн үг. Тэгэхээр эзэн биеийн энергийг гүнзгий судалж байгаа далд ухамсар. Сүнсэн бие бол өөрөө угаасаа амар тайван амгалан мэдрэмжийг бид нар төрүүлж идэг. Шүн болгон бид нар сүнсэн биетэйгээ холбогддог, сүнснээс амийг авдаг. Яагаад унтаад амарч босч ирээд байгаа. Тэрийг далд ухамсар хийгээгүй. Далд ухамсар тэр зүүдлүүлээд эзэн бие бидэрийг ядаргаад. Сүнсэн бие харин зүүдэлж явах процесс биш. Амар тайван, амгалан унтаад тэр амиар дүүргээд бидэрийг маш сайн амраагаад дараагийн өдөрт бэлтэж байгаа. Ийм л ялгаатай. Тэгэхээр сүнс бол далд ухамсар биш. Тэгвэл сүнсний ухамсар гэж байна уу? Сүнсний ухамсар гэж юу юм бэ? Тэгэхээр хүний сүнсэн бие чи өөрөө мэдрэмжийн сав гэсэн шүү дээ. Аливаа зүйлийг очиод ингээд тэмтэрч мэдэрдэг. Эсвэл зүг зүгээр хийж байгаа л нэг цаанаас гоё юм болох юм шиг совин татаад байна гэж монголчууд ярьдаг. Совин татаал. Тэгээ үнэхээр л нэг одоо юу гэдэг гадаадд үсэн ах ихч гоё бэлэг бариад ороод ирдэг ч юм уу. Эсвэл одоо шинэ учралтай учирдаг ч юм уу. Эсвэл ажил дээр нэг юм болдог ч юм уу. Эсвэл дандаа таатай байхалгүйс таагүйч совингууд татдаг те. Тэгэхээр энийг бид нар ингээд биен дээр мэдэрсэж сурсан байдаг монголчуудын хувьд арай илүү зүн бэлгээ хөгжүүлсэн мэдрэмжтэй арт юм учраас. За ингээд сүнсэн биений мэдрэмж ороод ирэхэд тэрийг тайлж чадаж мэдрэмжийгээ ойлгож чадж байгаа тэр чадварыг л ухамсар гэдэг. Тэгэхээр бидний сэтгэлд нэг маш таагүй үйл явдлаас болоод харт толб те дааж давшгүй ч юм уу уур бухимдал төрсөн тийм мэдрэмж төрж. Гэтэл би л надад л хэцүү байна. Би л энэ нэг ууртай заван
стресснээс салмаар байна гэж сэтгэж байгаа нь бол эзэн бие. Тэр бол одоо цаг дээр шууд аз жаргалыг хүсэж байна. Гэтэл сүнсэн бие яадаг вэхээр энэ яагаад надад ийм мэдрэмж төрөөд байна. Энэ юу юм бол гээд миний уурлаад байгаагийн цаад шалтгаан нь юу юм бол гээд тэмтэрч байгаа, өөр өөрийгөө мэдэрч байгаа. Тэр мэдэрч сүнсэн бие хүрж байгаа процесс ухамсарын хөгжлөөс шалтгаалаад 3 цагч үргэлжилж болон 3 хоногч үргэлжилж бол. Зарим мэдрэмжээ ойлгохгүй бид нар ороод 3 онцон байхыг үүсгэдэггүй шүү дээ, тий. Заримдаа эн чинь нөгөө надад иймэрхүү юм болохоор би энд ингээд айгуу чихүүцэд уурлаад идэн гэдэг мэдрэмжээ барьж аваад хүн нэг иймэрхүү юм болоход энэ угаасаа ингэчлээ тий. Нэг иймэрхүү мэдрэмж орж ирэхэд нэг иймэрхүү юм болдог доо гэд 2-3 минутын дотор ч тэр мэдрэмжээ тайлаад явчихж байгаа. Тэгэхээр тэр сүнсэн бие өөрийнхөө төвлөрчөөд байгаа мэдрэмжийг ойлгож байгаа зүйлийг л ухамсар гэдэг. Тэр ухамсар хэдий ч хөгжин өөрийнхөө амьдрал тохиолдож байгаа ойлгохгүй байгаа мэдрэмжүүдийг уг чанарыг нь ухаж чадахгүй байгаа зүйлсийг төдий чинь хурдан барьж аваад явчихна л гэсэн. Тэгэхээр хурдан барьж авах чинь төдий чинь дараагийнхаа зүйл дээр одоо жишээлбэл ажиллаа хийж байхдаа тэр ажил дээрээ төвлөрөх, хоолоо идэж байхдаа хоолныхаа амтан дээр төвлөрөх, хүнтэй харилцаж байхдаа харилцагчийнхаа мөн чанар дээр төвлөрөх боломжийг олгож идэг л доо. Тэгэхгүй нөгөө ухамсар нь хөгжил нь удаадахаар яах вэ гэхээр би тантай ярилцж байхад миний сүнс ухамсар хаана яваад их вэ гэхээр нөгөө хүнтэйгээ ярилцж исэн ярилцлагынхаа мэдрэмжэн дээр яваад байх. Өмнөх юмтайгаа автаад яваад байх. Ийм зүйлүүд өрнөд хэлдэг. Тийм учраас бид нэр сүнсний ухамсарыг тэлж бас хөгжүүлэх айгүй чухал байдаг л та. Сүнсний ухамсарыг тэлхийн тулд ямар орц юу оруулах хэрэгтэй юм бэ? Тэгэхээр дийлэн хүмүүс сүнсэн биенийхээ мэдрэмжийг аваад өөртөө тайван цаг хугацааг олгож чадахгүйгаас болоод нөгөө мэдрээд байгаа зүйлсээ өнгөрсөн цагт болгоод үлдээгээд хаяад идэг гэсэн үг. Орооцолтойтой утас шиг мэдрэмжүүдээ. Тэр ухамсарлаж амжихгүй байгаа даа да. Энд юу саад болоод байна вөхөр бидний эзэн биен дээр маш их ихтгэл үнэмшлээс авсан бодлууд. За би бол ингээд энэний ойлгохдохгүй байгаа мэдрэмжийнхээ учрыг нь олоо сууж идэх хүн бишээ гэдэг ихтгэл үнэмшилж байт юм уу те. За би нэг ойлгохгүй нь хай. За эсвэл донтолтууд. За ямар ядаргаатай мэдрэгдээд байна. Гаднаас өөр шинэ мэдрэмж хай. Мотоцикл унаад те жоохон зүрх сэтгэлээ огшоо. Эсвэл одоо юу гэдгийг 3 пи ууй. Эсвэл нэг өөр мэдрэмжийг мэдээллээр даръя. Ном бариа суучдаг. Эсвэл ажиллаар даръя. Ажиллаа хийгээд ажлынхаа урсгалаар тэр мэдрэгдээд байгаа ойлгохгүй байгаа мэдрэмжүүдэд дараад ид. За энэ ойлгохдохгүй байгаа мэдрэмжүүд сэтгэлийн гүнд дарагдаад хураагдаад эхэлнэ. Энэ үед юу болох вэ гэхээр маш их хуримтлагдсан таагүй сэтгэлийн хямрал үүсч. Таагүй орооцолцсон мэдрэмжүүд. Тэгэхээр ийм орооцолцсон мэдрэмжүүд сэтгэлийн хямралтай нөхцөл байдлыг үүсгэхгүй тулд бид энэ сүнсэн биеийг тэлнэ. Орцыг нь тэлнэ. Тэхийн тулд эзэн бие буюу логик оюун ухаан өөрийнхөө бодол санаа зөвхөн бүх зүйлийг эгоцентрд буюу ертөнцийн төв гэж өөрийгөө мэдэрдэг сэтгэлийн хөдөлгөөнүүдэд төр зүр өөрийнхөө хажуу талд авч тавиад сүнсэн бие буюу яг үнэн нь юу юм бэ гэдэг рүү бид нар өвдөлтөөрөө дамжуулж ордог. Өвдөлт буюу бидний дотор сэтгэлд хадгалагдаад байгаа тэр нэг таагүй мэдрэмж чинь их хөрөмтлөгдөд ирэнгүүт өвдөлт болно. Тэр өвдөлттэйг нүүр тулсны ард дээр өвдөлт бол гэрэл орж ирдэг цорын ганц газар буюу тэр сүнсэн биений чинь жинхэнэ сүнс мэдрэмжээ тэр өөрийнхөө биенээс гарч явах тэр чадлыг бид тэр өвдөлт буюу сүудэртэй тэр учрын олоог байгаа мэдрэмжүүдийг нүүр тулж олно гэсэн. Ингээд сүнсэн бие тэр өвдөлтөөрөө гарч яваад гадаад ертөнц орчлон ертөнцөөс өөрийнхөө их усрүүдээс болон бусад хүмүүсээс үннийг мэдрэмжүүдийг барьж аваад өөрийнхөө тэр дутуу байгаа мэдрэмжийг ухамсарлаж дүүргэн. Тэгэхээр энэний тундалд хүнд маш их сүнсэн биений тэлэлт хүч буюу ухамсарын орцууд хэрэгтэй. Бидний үг дэс бол хэлсэн байдаг. Хүний сүнсэн бие 13 их усртай юм аа. Тэр үүнд бол ураг, удам, наг завгын сүнс, өөрийн сарны энерги эрчим хүч, за төрөгдсөн цаг. За тэгээд нарны чинэрэг орж ирнэ. Эзэн бие нь бас хийж байгаа үйлдэл нүрэл тухайн хүний сүнсний орц нь болж байгаа жишээ нь. Ингээд маш олон зүйлүүд. Тэр амьдралдаа өдөр тутамдаа юу үйлдэж чинь. За их усүр ямар одноос ирсэн гих мэтчлэн 13 их усүр байдаг. Энэ ч мэрэгэн ухаан, бэлэг чанар те мэрэгэн ухаан хүртэл ордог л доо. Философи хүртэл ордог. Тэр энэ болгон тухайн хүний сүнсийг бүрэлдүүлээд тэр сүнс нь ямар орцтой байна. Багш давмгай байна уу? Хүн чанар давмгай байна уу? Одоо дайчин эсвэл хуягт баатар байна уу, хатан байна уу, гүнж байна уу, уран сайханч байна уу, хөгжимчин байна уу. Тэр мэдрэмжүүдэд ямар мэдрэмжийн давуу байна? Тэр салбартаа тухайн хөгжсөн сүнс нь илүү амжилттай яваад байдаг гэсэн. Тэр ерөөсөө энийг далдыг харддаг ч юм уу, эд шидийг бүтээдэг хүмүүс энийг хүний сүнсийг ийшээ явах хэрэгтэй, тийшээ явах хэрэгтэй гэж хэлэхгүй л дээ. Өөрөө тухайн хүний дур сонирхол дотоод ерөөсөө чин сэтгэлээсээ хийхийг хүсэж байгаа чиглэл нь тухайн хүний сүнсэнд л гэж ойлгох. Дотоод мэдрэмж. Өнөөдөр нэг хүнд тусалж ирсэн бол маргааш 10 хүнд туслахыг хүсэж байгаа нь тэр өөрийнхөө сүнсэнд итгээд явж байгаа тэр хүний замнал. Сүнс бол эрх чөлөөтэй. Ямар ч баригдмал тийм зүйл.
Харин бидний оюун ухаан л тэднийг тэр гоё мэдрэмжүүдийг нэгдүгээрт агуу байлгаж барихгүй, хоёрдугаарт ойлгохыг хүсэхгүй, гуравдугаарт чиглэлийг нь дагддгүй буюу замналыг нь дагддгүй. Ингээд яадаг вэхээр эцсийн нүндээ өөртөө маш сэтгэл хангалуун биш, өөртөө итгэлгүй. Өөртөө итгэлгүй жинхэнэ уг чанартай итгэлгүй. Гадна бол би өөртөө итгэлтэй гэж хинч өөртөө тарин шиг давтаж чадна. Affirmation хэлж чадна. Сүнсэндээ итгэдэг буюу өөртөө жинхнээсээ итгэдэг хүн бол дотроосоо байдаг. Ямар ч юм тулаад нөхцөлөдөл тулаад ирсэн тэрийг хийчдэг. Энэ бол сүнсэн биеийн тэлцтэй байгаагийн шинжээ. Энэ хэмжээсүүдийн талаар. Сүнсний хэмжээсүүдийг хүмүүс маш олон хэмжээсээр байдаг гэж ярьдаг. Өөрсдөө 3D хэмжээс, 5D хэмжээс, тэгэл 21-р хэмжээс ч гэх юм ингээд маш олон хэмжээсүүд яриад байдаг. За энэ хэмжээсүүд нь яг юу юм бэ? За сүнсний хэмжээс гэхээр ингээд дээшээ өгсдөг модель яриад байдаг л да. 1 2 3 5D гэснээр 7D, тэгээ 20 30 гэл ингээд явчихад байгаа. Би бас тийг сонсч байсан. За миний зүгээр туршлагаас бол нэг хүний сүнс бол нэг хэмжээсээ. Зүгээр нэг том бүхэл бүтэн ертөнц. Тэр ертөнцид хэдэн хэмжээс үйж бол. Тэнгууд нэг хүний дотоод ертөнцийг ойлгоцсон болвол нэг арлыг эзэлчлээ л гэсэн үг. Арлыг ойлгочлаа, арлыг судалчлаа. Бүхэл бүтэн арал тэв гэж ойлгочлаа. Зарим хүмүүсийн дотоод ертөнц жижиг арал шиг баг, зарим хүмүүсийн дотоод ертөнц бүхэл бүтэн тэв шиг агуу баялаг баг. Ингээд энэ бол босоо чиглэлд биш хэдий чинээ олон арал тэвүүдийг нээсэн гэдгээрээ тухайн хүн буюу миний ертөнц хэмжигдэнэ. Би хэр том далай юм бэ? Би хэр том тэнгис юм бэ гэдгийг хэмжигдэх. Тэгэхээр зарим хүмүүс одоо юу гэдгийг урлаг, соёл өөр салбарх. Зарим хүмүүс шинжлэх ухаан, зарим хүмүүс хүнийг инэрлдэг humanity, хүн төрөлхтний явдаг учрыг ирж чаддаг бол зарим хүмүүс хатуу сахилгатай, спорт, зарим хүмүүс өрөлтөг чадвар сайтай, зарим хүмүүс дайч, зарим хүмүүс хизээж бууж өгдөг бол зарим хүмүүс үргэлж одоо ялан дийлэх, эсвэл хизээж ялагдахыг төвчдгүү ч гэдэг. Иймэрхүү маш олон тэр хүмүүсийн дотоод ертөнцийн мэдрэмжүүд байж байгаа. Тэр мэдрэмж болгоныг өөрөө барьж авч тэмтэрх нь тухайн хүний өөрийнх нь хэмжээс буюу дотоод ертөнцийг тэлээд. Тэр энэ бол ерөөсөө л маш энгийн дээшээгээ ингээ хөгжөөд явахаас илүү одоо X тэнхлэг дээр хөндлөн энэ амьдралаас маш олон зүйлийг тэмтэрч чадсанаар хэмжиг. За хоёрдугаарт маш олон тэр хүмүүсийн мэдрэмж чи өөрийнх нь давмгай байгаа энергиас шалтгаална. Жишээлбэл онготынхоо ертөнцтэй холбогдсон юм уу? Сахиусан тэнгэрүүдтэйгээ холбогдсон юм уу? Аав ээжийнхээ их усруудыг илүү дагдаг юм уу? Удам угсаа, соёл, тухайн үндэстнийхээ мэдрэмжүүдийг дагдаг юм уу? Нах завгийнхын сүнс нь илүү орж ирсэн юм уу? Эсвэл тэр 5 дахь эцэгийнх нь өвөөгийнх нь одоо ген хормосом нь давмгай орж ирээд байгаа юм уу? Ингээ маш олон хэмжээс зэрэгэлдээ ертөнцүүдээс мэдээллүүдэд татж байгаа. Тухайн ертөнц. Тэр болгоныг нь давхар таньж мэднэ л гэсэн. Одоо жишээл миний хувьд өөрийнхөө одоо юу гэдэг үг тээцийнхаа энерги ч юм уу чиг тусад нь ялгаж чинь те. Эзэн бие буюу ур чадруудаа оюун ухаанаа ялгаж чинь. Надад ямар мэдрэмж төрүүлээд байгаа. Тухайн зүйл яг ухтаа юу вэ гэдэг сүнсэн биеийг ингээд ялгаж чинь. Тэр хүн өөрөө асар олон их үүсрүүдээс нэг юм том ертөнц. Тэр нэг хүнийг бүтэн сонсоод тухайн хүн хин юм бэ гэдгийг ойлгох нь өөрөө нэг хэмжээс агчаана л гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хэмжээс хязгааргүй л дээ. Тэр Чингис хаан хэлсэн байдаг. Ер нь Монголын их хаадууд бол ардын сэтгэл гэдэг ойлголт яригддаг. Энэ маш том философи ухаан. Тэгэхээр ардын сэтгэл гэж өөрөө юу юм гэхээр маш олон ард иргэдийнхаа зон олонныхоо дотоод ертөнц мэдрэмжийг өөрийнхөө сүнсэн биений тэлэлтээр ухамсарлаж барьж аваад мэдрэмжийг нь барьж аваад явж байгаа тэр том сүнснүүд бол ардын сэтгэл гэдэг маш том хэмжээг яриад байгаа. Тэгэхээр энэ олон сүнснүүд чинь өөр биеинд байгаа боловч уг чанар нь бол нэг буюу бүхлээс ирсэн байгаа гэдэг хуваагдаад мөнх тэнгэрээс тэгээд өөрөө бүхэл болох гэдэг. Тэгэхээр их хааны хувьд тэр олон хуваагдаад ирсэн олон өнгийн сүнснүүдийг өөртөө хэмжээсүүдэд нэгтгэж чадсанараа нэгэн бүхэл гэдэг төвшөнд хүрч байгаа юм байна л да. Тэрний үндсэн дээр гаргаж байгаа бүх шийдвэрүүд нь бүгднгийнх нь эрх ашигыг, бүгднгийнх нь одоо сэтгэл зүрхийг татаж чадхаар хэмжээний тийм их тэлэлтэй бүгднгийнх нь өнцгөөс харж чадна гэсэн. Тэгэхээр 3 дугаар ангийн хүүхэд бол аливаа зүйлийг математикийн x гэргийн тэгштэглийг бол суралцж байгаа. Тэр анхан шатных те. 5 дугаар ангийн хүүхэд бол энгийн тэгштэглийг бодож байна. 1 дугаар ангийн хүүхэд цэцэрлэгийн хүүхэд бол тэр математик айлгуур дээр тоон дунд өсөг ороод ирэх юм бол ойлгохгүй. Тэгээ эрэнтэй яг адилхан хүн болгоны сүнс асуудал болгонд ингэж өөр өнцгөөс хандж байгаа л гэдэг ийм ойлголт. Тэгэхээр энэ болгоныг өөртөө хураахыг л хэмжээ сахина гэж ойлгож байна. Үнийг яаж хийдэг вэхээр номноос уншаад хийхгүй. Номноос уншаад бол зөвхөн мэдээлэл явж санаа авна. Заавал өөрийнхөө бие махбодоор сүнсэн биеэр мэдрэмжээр туулж туршиж тэрийг авна. Ийм л зүйл. Сүнсний замнал гэж хүмүүс ярьдаг. Нэг амтнаас олон төрөөд өвс ургамал ингээд өсөө явдаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгээ дараа нь хүн болдог ч гэдэг юм уу. Энэ сүнсний замнал, сүнсний хөгжил гэж юу яриад байна. Тэгэхээр энэ насаа ингээд сүнсэн биеийг хөгжүүлэхэд тэлхэд л зориулагдана гэдэг ийм ойлголт байгаа. За
хүн гэдэг өөрөө бодгал энергийнхаа төвшөнд бол эзэн бие нарнаас энерги ирч юм уу? Нарны цаана байгаа одон гэрүүдээс энерги ирч юм уу те? Сүнсэн бие сар болон сарны цаана байгаа тэр язгуур одон гэрүүдээс энерги ирч юм уу те? Махан бие аав ээжээс дэлхийгээс бас ургаж байгаа. Ингээ маш олон энергийн цултал. За үүнийг бол бидний үгдээс амин чанар буюу одоо сүнс эзэн биеийн нийлмэг бүтэн гэж хэлж байгаа. Нэг гэж хэлж байгаа. За ингээд маш олон газраас энерги авсан юм чинь буцаад хүн энэ оруу дэлхий дээр өнгөрөхөд тэр сүнсэн бие буюу мэдрэмжүүд нь анх хаанаас ирсэн тийшээгээ буцаад хэлээд очино. Эзэн бие буюу ур чадрууд нь тэр хүч чадал хайраар дүүргэстэй эзэн биеийн тэр хэдэж энэ хайрыг зөвлөсөн буцаад тийшээгээ очино. Харин махан бие нь анх хаанаас үүссэн дэлхийнхээ хөрсөндөө тэр хэмжээнд л шингэн. Тэгэхээр олон дахин төрөл тавлтын юу гэдэг бол тухайн язгуур сүнс буюу дээд бие нь өөрөө олон махан биеүүд ингээ солиод яваад байна тий. Тэнгууд өөрөөр ээж авд төрөөл өөрөөр туршлага өөрөөр энергин дээр одоо суугаал туршлага чадрууд нь өөрчлөгдөөл ингээл тэндээс маш их энергийг аваад байна гэдэг ойлголт яваад байгаа шүү дээ. Ерөнхийдөө энэтэй санал нийлдэг. Ягаад тэгэхээр дахин төрөлтийг бол маш олон хүмүүс нэгдүгээр баталсан. Сүнсэн бие өөрөө одоо цаг дээрээ буюу өөрийнхөө тэр дээд бие хувь тавилангийнхаа талбар дээр гараад ирэхэд маш хурдцтай сүнсний тэлтийг хийгээд. Сүнсний жинхэнэ хөгжил бол тэр. Жишээлбэл маш хүчтэй сүнстэй ирчээд насаар нь тэр үнийг шоронд хориод хатаагаад тэ дандаа одоо эзэн биеийг нь өвдөлт трама зовлон зүдгүүрээр ингэж юу гэдэг зовоогоод хорчих юм бол тэр сүнс буцаад маш бага гэрэлтэй буцах гэдэг нь шүү дээ. Сүнсэн бие гэдэг бол өөрөө их үүсвэрээс ирж байгаа, мөх тэнгэрээс ирж байгаа, creator-ээс ирж байгаа гэрлэл юм аа л гэж үздэг. Ам бидний гэрлэн ам. Тэр амийг жижигрүүлээд буцах нь бол бидний сонголт. Тэр бол өөрөө магадгүй нэг эст амтан байсан бах, ургамал амтан байсан бах. За нөгөө хойд насндаа хонин гөрүүл болж төрөхнэгээд арайч хүний сүнс буцаад төрөхдөө тэр нүгэл лайл анчгаад аахгүй хонин гөрүүл болохгүй бах. Монгол хүний сүнс бол ерөнхийдөө дээд тэнгэрээс язгууртай гэдэг. Ерөнхийдөө дээд тэнгэр буюу их усрүүдтэйгээ харьцангуй ойролцоо. Одоо жишээлбэл би олон гадны бөөнөр за Европын янз бүрийн сүнсний воркшопууд хийдэг, мэдрэмжийн воркшопууд хийдэг ийм багш нартай бас ингээл хамтарч ажиллаад уулзаад явж байгаад ер нь Монгол хүнийг нэлээд гайгүй их усртэйгээ холбогдсон хүнийг шууд дасгалжуулаад явхад маш богино хугацаанд тэр хүн дасгалчаад явчихж байгаа. Тэгэхээр сүнс нь илүү одоо сэргэг хүчтэй их усрүүд буюу байгаль ихтлэгээ Монгол хүн чинь нүүдлийн соёл иргэншилтээр 2-3% юм л амьдарч ирсэн учраас хамаагүй хүчтэй сэрэг үе. Юмнууд нь хамаагүй мэдээлэл сэрэгдэг. Зүгээр тархин дээр байгаа ихтгэл үнэмшил гадныг хит шүтэх те эсвэл сүнслэг мэдлэг гэд хит одоо мэдлэг цээжлэхний улмаас нэг л мэдлэгээл ингээл яриад сүнслэг хүн чинь тийм байдаг, ийм байдаг. Одоо ийм хэмжээс байдаг, ийм димешнүүд байдаг. За ийм ертөнцүүд байдаг, ийм сахиус байдаг. Тэдний нэрийг дурслаа гэд хүн сүнслэг болохгүй. Зүгээр л бүтэн 2 цаг суугаад сайхан уран зургийг чин сэтгэлээсээ зураад чадчихдаг бол тэр сүнслэг хүн. Чин сэтгэлээсээ гарч яваад өөрт байгаа карманд байгаа 20,000 төгрөгөөрөө яг хэрэгтэй хүнд нь оноод мэдрэмжээрээ хэрэгтэй зүйлийг нь бэлгийн нөгөөд баярлуулцдаг болвол тэр сүнслэг хүн байхгүй. Энэ өөрөө мэдрэмжээр хийгддэг зүйл. Тэрнээс биш сүнслэг ертөнцийн талаар мэдээлэл цээжллээгээд энэ өөрөө сүнслэг хүн болохгүй. Манайх энэ дээр бас анхаарахгүй хит гадны мэдээлэл ингээд цээжлээд байгаа харагдаад. Уг чанартай эн чинь харин таны жинхэнэ туулж, дасгалжуулалт, амьдралын замналаар өөрийгөө тэлж хүчрхэгжүүлэх ёстой тэр боломж потенциалыг хаагаад. Нэг тийм юм байдаг гинлээ. Тэгэхээр энэ юунаас холбоотой юм гэхээр бид нэр өөрсдийн маань сүнс тодорхойгүй нөхцөл байдал буюу мэдрэмжтэйгээ нүүр тулахтай стил айсаар байгаа. Яг л одоо их сургуулийн шинэ ангид оронгууд бүх тоо, томьёо эсвэл юуны гарын авлага сургалтын материал хүсээд нь шүү дээ. Хүн болгоны сүнсэн биений хөгжлийн хувь тавилангийн замнал өөр. Ямар эцэг их төрсэн байх намаагүй. Төрсэн ах 2, эгчдээ 2 яг ижлэхэн замаар явдгүй шүү дээ. Яг аавынхаа замаар явах аль байдаггүй энэ ороод л гэдэг. Цаана дээд тэнгэрээс өгсөн мөх тэнгэрээс өгсөн байгаа тэр сүнс өөр юу үсээд байгаа. Тэр нь маш чухал гэсэн. Тэгэхээр хүн болгоны сүнсэн биеийн хөгжлийн хөтөлбөр өөр байхад яг ижлэхэн аргууд хэрэглээд заримд нь ажиллан заримд нь ажиллахгүй. Ижлэхэн мэдлэг цээжлээд заримд нь ажиллан заримд нь ажиллахгүй. Тэгэхээр өөрийнхөө тэр замналыг ойлгож мэдрэхийн тулд өөрийнхөө өвдөлттэй өөрийнхөө яг өнөөдөр ялагдаад байгаа тэр эмзэг цэгтэйгээ яг одоо нүр тулаатгал гэдэг. Энэ бол их хааны Чингис хааны монголчуудад хэрхэн зөв замналаар амьдрах вэ гэдэг үнний замнал. Бид нар эзэн биеэрээ юмыг дутуу таньчаад өндөр хүлээлт өгчөөд өндөр хүлээлттэй байгаад бодит байдал дээр тэр нь фейлдэнгут өвдөлт авч байгаа. Гэтэл тэр өвдөлт чинь үнэн байхгүй. Үнний замнал нь тэр өвдөлт байсан. Тэгэхээр их хаан бол өөрийнхөө эмзэг талтайгаа нүр тулж байгаа хүн бол
энэ замналаар алхнаа. Энэ бол монголчуудын замналаа. Тэр хувь тавилангийнхаа зам тэр үнэннийхээ замаар алхаж явж байгаа хүн чинь жинхэнэ сүнслэг хүн. Тэр хүн IT-ийн салбарт ажиллана уу, хүн төрөлхтөнд хэрэгтэй юм хийгээл хөрөнгө оруулалтаа гээл бизнесийн салбарт ажиллана уу, улс төр байна уу, тэр хүн бөө байна уу, лам байна уу хамаагүй. Тэр хүн математикийн багш ч байж болно. Маш олон хүүхдүүдийг математикийг хайрлах, тэр математикийн альгебрийн гоо сайхныг өгөх тийм сүнстэй чадвартай хүн байж болно шүү дээ. Тэр хүн цэвэрлэгч ч байж болно. Энэ хоруудлахад тэр шудраг хөдөлмөрийн амтыг эргэн тойронд байгаа хүмүүст цас тэрвэрлснээр өөрийнхөө замналаар харуулах тийм хүн байж болно шүү. Тэгэхээр мэдлэг цээжилдэг юм аа. Зүгээр л амьдр. Энэ тарин бидний сүнсэн биеинд зориг хэрэгтэй. Зүгээр туулдаг. Эхнийхээ алхмыг алхаж эхлэхээс бид нар амьдарч эхэлснээс, дурлаж эхэлснээс, хайрлаж эхэлснээс, өгж эхэлснээс, явж эхэлснээс, гүйж эхэлснээс, бэртэж гэмтгээс айхгүй хөдөлж эхэлснээс нүдэ бооцсон байгаа тэр боолтоо яаж бид нар авдаг вэ гэхээр зүгээр хөдөлж эхэлснээр авдаг. Суудсан цэцнээс явсан тэнгэн дээр явдаг. Явж иж тэр сүнсний мэдрэмжүүдийг авч иж түүгээр хүний сүнсд хэлнэ. Тэгэхээр үүнийг л бидний өгдөөс болвол замнал гэдэг. Ингэж явж байгаа хүн аяанда өөрийнхөө тэр язгуур сүнс дээд ухамсарынхаа утгыг ойлгоод миний замнал хаашаа вэ гэдгийг ингээ ойлгоо явчихна. Амьдралыг тийм хүмүүс илүү хайрладаг. Бага зүйлийг нь байгаагаараа хүлээж авч чин үннийг нь таних дотоод агуу их агаартай, хүчтэй байдаг. Тэрнээс биш өөрийнхөө тэр өвдөлтийг нүр тулаагүй хүмүүстэй адилхан энэ нь тийм, тэр нь нэм, би чамаас илүү, чи надаас дутуу. Ийм нэг сонин тусгаарлсан сэтгүүл дандаа эзэн бий. Эзэн бий өөрөө яадаг гэхээр бидний хамгийн эмзэг цэг тэр өвдөлтүүдийг биднээс хүртэл хамгаалаад нуучдаг тал агуу тэр гайхамшигт аргын ухаан нугаад байгаа юм л та. Сүнс бол өөрөө харин тэр эзэн биенийг хамгаалах ёстой зүйлүүд гэж байна. Дотоод үннийг биднээс эзэн бие үг нь хамгаалах хэрэггүй юм байгаамаа. Харин гадаад нөхцөл байдал бидний үнцэн гэрлийг гадаад муу мухагаас эзэн бие тодорхой нөхцлүүд хамгаалж болно. Харин дотоод ертөнцөөс уг хүнээс уг мэдрэмжээс бид хаашаа зүгтэж чадахгүй. Тэгэхээр уг мэдрэмжрүүгээ илүү гүнзгий ороод явж байгаа энэ замналыг л сүнсний замнал гэж хэлэх гээд. Энэ бол яг эд шид буугаад ирсэн юм шиг гайхалтай байдаг. Бүх зүйлийг догтлолтой хүлээж авдаг, амьдралыг хайрладаг, үннийг барьж авдаг. Хичнээн муухай байсан ч гэсэн тухайн хүний сайхныг нь харах чадвартай болчихдээ. Тэгээд энэ яг дурлцсан юм шиг юм мэдрэмж. Мэдрэмжийг нь төхүүлээд нь штэ. Гэхдээ энэ хин нэгэн хүнээс хизээч шалтгаалдаггүй. Хин нэгэн twin flame, soulmate гарч ирээд биднийг энэ замнал дээр гаргаж ирэхгүй. Бид нар өөрсөндөө нүүр тулах замаар мэдрэмжээрээ дамжиж энэ замнал дээр гарч ирдэг. Ийм л зүйл. Зүн совинтай, ид шидтэй, бусдаас илүү ур чадвартай хүмүүс байдаг. Энэ хүмүүс сүнсний замналаар яваад байгаа юм уу? Энэ хүмүүс. За бөө лам юу гэдэг ингээд бөө лам гэхгүйгээр ерөнхийд нь нистэгч гэдэг юм уу те бяцлал хийж агаад эсвэл бол илүү агааргаар хоолдог ч гэдэг юм уу те ингээд бусдаас өөр байгаад шүү дээ. Илүү ур чадвартай байгаад шүү дээ. Энэ хүмүүс сүнсний замналаар яваад байгаа юм уу? За энэ дэр би зүгээр нэг л зүйлийг асууна. Өөрийгөө батлахын тулд чадвар сураад байгаа юм уу? Эсвэл хүн төрөлхтөн буюу энэ нэг бүхэл гэдэг зүйлийнхээ төлөө хөрөнгө оруулахын тулд өөрийнхөө үйл хэрэг аз жаргалыг бусдад хуваалцах замаар тэр чадварыг сураад байгаа мó гэдэг дээр хоёр төрлийн чадвар. За батлахын тулд тэр ил дуулаасгаж байгаад идэж үзүүлж гин нисэж үзүүлж гин. За энэ дээр бол би нэг жоохон сүжиг муутай байна. Тэр нислэгээд яах юм? Онгоц өнөдөр байж баахан хүмүүсийн тэр юуг нь ид шидээр итгэлийн аваад тэгээд харин тэрийг хаашаа чиглүүлээд хувь тавилангын замнал руу гаргаж ирэх үү ирэхгүй юу гэдэг дээр л тухайн хүн жинхэнэ чадвар. Тэгэхээр хурамч чадвар гэдэг ойлголт байдаг болох гэдэг шүү дээ. Маш мундаг инженер техникийн сэтгэлгээтэй маш мундаг BMW ч юм уу бенз машин хийчихье. Тэрэн дотор суугаад явхад хүн Азиас Бэцэгт хүрэх байх. Гэхдээ тэр суугаад явж байгаа хүнд яг ямар ид шид өгөх юм? Зүгээр аятах хойлоо шүү дээ. Махан биеийг л хайрлаж байна. Тэгэхээр үнэхээр сүнсэн биед хилээд маш олон хүмүүсийн арлуудыг, ертөнцүүдийг, твүүдийг нээгээд ирэх тусам цаанаас нь хувь тавилангийнхаа зам дээр гарч ирж байгаа хүнд бол тэр сүнсний чадруудыг өгдөг. Үннийг харах чадвар, бусдын хувь тавиланг харах, мэдрэх, сүнсийг нь зүгээр харцнаас нь харах ч гэдэг юм ингээ маш олон гоё чадварууд өгдөг. Зарим хүмүүс цэвэрлэгээ хийж чинь, зарим хүмүүс хүмүүсийн муу юмыг аваад ухамсараа сайн болгож хувирагддаг ч гэдэг юм. Энэ бол хүмүүст хэрэгтэй чадвар. Энэ бол сүнсний чадварууд. Харин яг нөгөө гоё биетэй булчин хөгжүүлдэгтэй адилхан
хэрэггүй чадрууд бас байна. Яг болчин бол хүний биед хэрэгтэй. Гэхдээ тэр яг амьдралд бас одоо юу гэдэг нь тулааны урлаг эсвэл бөхөр хичээлдэг хүнтэй адилхан хүний өөрийн биеийг нь хамгаалахгүй тэр зүгээр нэг үзэгдэх шинж төдий зүйл байдаг гэж хэлэх гээд. Сүнс маань ингээд гэгэрнэ гэдэг тийм ойлголт байгаа байхгүй. Хүмүүс ингээд гэгэрнэ. Тэгэд хүмүүс өөрөө л гэгэрхэн сүнсний зорилго юм уу? Юу хүсэж байгаа юм бэ сүнс? За гэгэрнэгээд нэг нам төлөвт ороод юу ч одоо өөрт нь аалтгаа байгаад те амар амгалан зовлонгоо дотоод сэтгэлийн амар амгалан mindfulness гэж ярьдаг те бяцлаглынх нь одоо тэр аргачлал нь ийм зүйлийг хүмүүс яриад байгаа. Тэг гэгэрл гэдэг нэг төвшин байх нь дээ. Тэгэхээр сүнсэн би өөрөө маш их тэлтүүдийг хийгээд энэ хорвоодлын бүх зовлонгуудыг таниад тэгээ зовлонгуудын учрыг мэдрэмжээр ухамсараараа таниад тэгээ тэрэндээ ерөөсөө автаж тэрэндээ за энэ угаасаа уг чанар нэм юм чинь те. За нохоо ирээд хөлнөөс хазах гэдэг байвал энэ нохооч угаасаа өлсөд байгаа юм чинь мах шидэд өгчээ гэдэг юм болгоны уг чанар учир шалтгаан үр дагаврын таниад ирэнгүүт л гэгэрнэ гэдэг нэг төвшин гарч ирээд байгаа юм л та. Тэр гэгэрнэ гэдэг гэгэрцэн хүн гэдэг бол сүнснийх тэр амар амгалан дээр ирцэн хүн байгаа. За гэтэл харамсалтай нь гэгэрх нь хүн болгоны сүнсний одоо энэ насныхын зорилго биш байгаа. Тэр гэгэрэлд хүрэх замналууд нь өөр байгаа. Бясалгал хүн болгон таарахгүй байгаа. За жишээлбэл их хааны хувьд энэ хороодлын дээр байгаа бүх хүмүүсийн зовлонгийн учрыг болоод тэрнчээ хувь тавилгийнхаа замнал дээр гарч ирэх тэр засаглал хайр сүртэй их засаг гэдэг системийг нэгэд өгсөн. Тэрийг нь монголчууд төр өдөрт гонол юугаараа амар амгалан Пакс Монголик гэх дэлхийд дээр 300 жил нойрхолцсон байна. За энэ бол гэгэрэл. Маш олон хүмүүст амар амгаланыг өгч штэ. Маш олон хүмүүсийн сүнсийг амар амгалан тайван амьдрах аж төрөх зовлонгийн гитлгэх тэр хурд аргачлалыг нь зааж өгснөөр буцаад тэр хүмүүсийн хүндэтгэл хайраар их хааны сүнс бол насаараа одоо амгалан гэдэг юм. За бодит цаг дээр яриад үзье. За хин нэгэн хүн зүгээр багшлах урчд маш сайтай. Тэр хүн зөв контент, зөв агуулгыг хүнд багшлаад сурчих юм бол тэр хүн хувь тавилангийнхаа зам дээр гарч ирээд маш олон хүмүүст мэдлэгийг түгээнэ. Хин нэгэн сайн ус төрч байлаа. Олон сэтгэлийг дагаад шийдвэр гаргалтууд нь оновчтой хүн. Гэхдээ тэр хүн судалгаа сайтай өөрийнхөө дотоод өвдөлтүүдийг буюу дотоод өчүүхэн шунлаад давсан, өчүүхэн хөгийн биеэ давсан, мэдрэмжүүдэд давсан болвол тэр хүн ард олонны сэтгэлийг мэдэрж байгаа энэ цаг үедээ хэрэгтэй шийдвэрүүдийг гаргаад олон хүмүүсийг амьрлуулна. Ийм учраас төрийн сүл төвшөө буюу төрд байгаа хүмүүст бидний хувь тавиланг мэдэх эрх нь байгаа учраас төрийнхөө сүлдэнд монголчууд залбираад байгаа. Тэгэхээр сүнсэн биеийг өөрөө энэ замнал дээр нь гаргаж ирэх нь хүн болгон өөр хөгжлийн хөтөлбөртэй өөр замналтай байдаг учраас энэ замнал дээр гаргаж ирэх нь хамгийн чухал. Тэрнээс биш гэгэрнэгээд суух нь бол хатуу за баг илүү ихтгэл үнэмшлийн шинжтэй зүгээр нэг л зам. Тэгээ зарим хүмүүс яриад байлаа зөвхөн бяцлаглаар гэгэрнэ. Гэтэл тулааны дунд хүний амийг эрсдэж болон байлдуулж хагаад одоо бидний хүүхдээс чинь 13 настайгаас нь хүүхдүүдэд хөдөө зэрэг дагуулж явчихдаг байсан. Нөгөөдөл нь хот тагтаа манад байж идэг. За тэнгуү тэр тулааны мөн чанар дайны утааг үнэрлээд ч гэсэн хүний сүнс сэрж гэгэрч л байгаа байхгүй. Яагаад үхтээ? Яагаад амьдртээ? Яасан нь үхтээ? Яасан нь амьдртээ? Миний аав авга арвт болоод тулалдаад юу болсон учраас амьдраад байгаа. Тэд нар юу гэдэг? Ингээд амьдралын утга учир, амь насны утга учир, энэ орчлон хорвоогийн утга учирыг үхэл бидэрт хэлж өгч байгаа. Тэгэхээр нэгэн мэрэгэн үг өгдөг. Алдартай хүн сэтгч хэлсэн. Үхэл явж байгаа хүндээ нүдийг нь хадагч үлдэж байгаа хүмүүсийн нүдийг нээд юм агчилсан байна. Уйлтаал те өвчин зовлон тэр өвдөлтүүдийг сэтгэлийн өвдөлтүүдийг авч штэ. Бусад хүмүүсийнхаа сүнсэнд нэг ч ихсэн ухаарлыг хайрлаад явж байгаа. Тэгэхээр үхлээ бүр илүү утга учиртай. Бас болгож болох нь те. Гих мэдчлэн маш олон замаар л энэ орчлон ертөнцид хэрэгтэй байгаа тэр гэрлийг дамжуулахыг л гэгэрл гэдэг. Тэрнээс биш өөрөө энэ хорвоог ертөнцийн төвөг зовлон үннээс зүхтаад ганцаарчилж суухыг бол гэгэрл гэж хэлэхгүй хаа. Энэ угаас хүний амьдралын зорилго биш. Энд харин замналаар хүрнэ. Тийм л. Уламжлалт бөөмөргөл хүмүүсийг одоо застагч гэдэг юм уу те. Энэ хүмүүсийг замнал руу явуулж гин үү? Энэ өөртөө тэр замналаараа явж байгаа юу? За ерөнхийдөө бөөмөргөл дээр хүмүүс онгод тэнгэрийн хүчээр те хүмүүсийн өвлийн өр, эсмус юмтай муу хор те атаажтой шунал гэдэг зүйлд ноцолтож байгаа. Гэхдээ бөөгийн ертөнц онгодын ертөнц бол бидний генетикийн мэдээлэл генетик буюу яс цуснд байгаа тэр онгод сэрж байгаа процесс. Энэ бол бидний дээрээс буюу язгуур сүнсэнд ирсэн мэдээлэл биш. Онгодын ертөнц тэр дээрч байдаггүй. Онгодын ертөнц бидний яс цуснд байдаг. Бидний дотор байдаг. Бидний мах цуснд байдаг гэж ойлгож байна. Уул усны бидний өг дээдсийн онгон тагшин айрхнуудад байдаг. Тэгэхээр олон янзын бөө байгаа шүү дээ, тий. За ялангуяа халах бөө гэж хэлээд байгаа энэ хүмүүс бол өг дээдсийнхаа сүнсийг оруулж ирж байгаа.
За хойшоогоо яваад бүрээд туваа одоо энэ цаатан гэж байгаа улсууд онгод гээд энэ уул усны эзлүүд ихс оруулж ирж тэрүүгээр бөөлж энерги яаж байгаа. За мэдээж тодорхой хэмжээнд эзэн биеийн дээр суулж холбогдоод тэр онгодын ертөнцийн эзэн биеэр дамжуулаад тухайн хүний эзэн биеийн буюу энэ насных нь үйл өөр асуудлуудтай нүр тулж байгаа. Тодорхой хэмжээнд хийж байгаа. Гэхдээ тухайн хүний сүнсэн бие буюу шийдвэр гаргадаг тэр далд тухамсар мэдрэмжэн дээр нь байгаа зүйлсийг гэгээр хөвлөхгүйгээр тэрийг мэдрэмжийг нь тэлэхгүйгээр хизээж тухайн хүний замнал засрахгүй. Өнөөдөр хийг хүртэл өөрийг нь дарамтлж ирсэн муу энергиэс тодорхой хэмжээнд бөө болон ламнар өөрсдийнхөө хүчээр салгаж өгж байгааг үүсэхгүй. Гэхдээ тухайн хүн маргааш руугаа явхад өөрийнхөө сүнсэн бие буюу өөрийнхөө дотоод үнэтэй нүр тулж иж л өөрийгөө засаж авч юм. Өөрийнхөө үйл өөрөд, аав ээжийнхээ муу чанарууд, өөрийнхөө гадаад орчноос багаасаа үлгэр дүүрэл авсан муу одоо зан чанар, муу дадал зуршил, муу соёл, муу сэтгхүүгээсээ өөрийгөө ухамсарлаж сална. Яагаад өөрийгөө ухамсарлахгүй вэ гэхээр зүгээр би өөр төрөл жишээ авъя. Манай ээж намайг жоохон бахад өөрийнхөө санаа зовнилыг надад шивнэжсэн байхгүй. Би бүнийг бүр ухамсаргүйгээр энэ айдсан дотор явж исэн. Миний хүү ганцаараа шүү. Миний хүү хүчтэй байх хэрэгтэй. Янз бүрийн болонгууд л тэр нэг айдас нь орж ирэл хосын ярилцаан дээр хариу төлөлт үзүүлээд би энэ айдсыг өглөөд уламжлалаараа ээжээсээ ингээ авцсан байгаа болохоор энэ дотор мэдрэмжэнд нөссөн байгаа учраас би ийм юм дотор байна гэдгийг мэдрэхгүй байхгүй. Тэгээ найз нь ингээд асуудал болоод эсвэл хин нэгэнтэй сэтгэл зүйн хувьд холбогдоод ирэхээр сэтэрч гарч ирээд чиж ганцаар штэ. Хин надад хэлээд байгаа юм бэ. Энэ бүр ингээд биднэрт ухамсар болоод төлөвшсөн байдаг найзсууд, санаа зовнилууд. Тэгэхээр энийг бид нар сүнсэн биеэ тэлэнгэд ирэнгууд өөрөөхөө тэр гүний асуудлуудыг мэдрэмжийн хувьд барьж аваад түүнийхээ утга учирыг ухамсараараа таньж мэдээд түүнийг өвдөлтөд явуулдаг. Айдсаа явуул. Энэ бол харин жинхэнэ одоо засал. Тэгэхээр энэ хорвоо ертөнцийн сүнсний ухамсарын багш нар л дутагдаад байгаа маа. Инженер техникийн ажилтнууд хангалттай байгаа. Тэр сүнсний ухамсарын багш нар ч өөрөө хэн байдгүйхээр амьдрал дээр хамгийн хүн чанартай, бүтээлч сэтгхүүтэй, сүнсний ур чадвар амьдрал дээр замнал болгосон аз жаргалтай хүмүүс байт юм а. Энэ хүмүүсийн мэдрэмжээр дамжиж хорвоодлохыг бидрийт одоо нөлөөлөл нь бид нар зүрх сэтгэлээр хорвоодлохыг илүү сайн сайхан болгож харж идэг, өөдрөг итгэлээр харж идэг ийм зүйл байдлаар нөлөөлдөг. Тэгэхээр энэ хорвоодлохын өнөөдөр хитрхи техник арга руугаа хөгжчөөд сүнсээр л дутаад байгаа. Амээр дутаад байгаа. Дэлхийн ээж ч гэсэн хүн болгоны дотоод ертөнц ч гэсэн унтаад амрахгүй байна гэдэг чинь сүнс чинь таны бодлыг чинь давж орж ирэхгүй байна л гэсэн. Тэгэхээр өнөөдөр энийг засах цойлын цорын ганц хөшүүрэг нь юу юм бэ гэхээр хүний сүнсэн биеийн тэлд ухамсарын хүч. Өнөөдрийн ордлын дээр ухамсарын багш нар л маш их хэрэгтэй болж байна. Зүгээр нэг багш аргын тоо зааж байгаа, монгол хэллийг зааж байгаа, дамжуулагч, мэдээлэл дамжуулагч, лекц уншигч нар биш. Хүний хоёр нүд рүү өөдөөс нь сайхан төвлөрч харж сууж агаад дотоод зовлонгийн хамт мэдрэлцээд өөрийнхөө өнөөдөр нүр тулж чадахгүй байгаа асуудлууд дээр нь ойлгож байна. Энэ хэцүү байна. Гэхдээ би танд түшиг болъё. Та оролдоод үз, урагшлаад үз. Би таны ардчин байгаа шүү. Та энтэйг нүр тулж чадна гэдэг тэр итгэлийг өгж эхлүүлэх тэр сүнсний ухамсарын багш нар л дутаад. За ингэж ижил тэр үүлийн үр засал ном гэдэг зүйлээс хамаагүй илүү өргөн царууратай бид нар оюун санаа сүнсийг гэрүүлнэ үхээс өнөөдөр байгаа хин нэгэн дээр мөнгөө зовж үүлийн үр хурааж барьж авчсан мөнгөө хин нэгэнд өгөөд тэр үүлийн үрийг засуулцдаг юм биш. Тэгээ үүлийн үр гэж эцэнд юу хэлээд байгаа юм гэдэг айдас, шунал, хүсэл тачаал, буруу амьдралын хвшил. Буруу амьдралын хвшлээс болоод бие махбод бүх зүйлээ агшаачлах шүү дээ. Ур чадвар, сураагүй, мэдлэггүй, харанхуй, тэнэгих бүгд үүлийн үр. Тэгэхээр энэ бүх үүлийн үрүүдээс бид нар ухамсарыг тэлээд хөгжүүлээд илүү хурдан мэдрэмжээ ойлгодог болох, ур чадвар амьдрах ур чадварт суралцах. Тэгээ хамгийн гол нь сүнсэн биений тэлтийг хийж эхэлснээр сүнсэн биений тэлт бүх юм гэж байгаа юм биш. Сүнсэн биений тэлтийг хийж эхэлснээр өөрийнхөө хамгийн эмзэг цэгүүдтэй нүүр тулах, өөрийнхөө жинхэнэ итгэлийг олж авах. Жинхэнэ хувь тавилангийнхаа зам Деважингийнхаа шат руу алхаж эхэлнэ. Тэгжиж л явж байгаа. Энийг л Чингис хаан өөрөө бүх монголчуудыг энэ замнал руу гаргах тэр арга, итгэл, үндэстэн өөртөө итгэлийг бидэрт өгсөн баг. Түүгээрээ Чингис хаан бол ялцчгүй монголчуудын оюун санааны сүнсэн биеийн аав, эцэг, сүнсэн биеийн тэлтийн оргилно. Тийм учраас Чингис майндсетээр бид нар их хааны замналаар хэрхэн бадрах вэ гэдгийг л хамтдаа ярилцж байгаа гэсэн. Сүнсний хууль сүнсний замналууд холбоос байдаг. Одоо бие биендээ таталцалч гэдэг юм уу те. Ийм хуулиуд ярьдаг. Энийний талаар. За манифест гээл ярьж гин, таталцлын хууль гээл ярьж гин те.
За ерөөдөө сүнсэн биеийн хууль гэдэг байгаа зүйлийг бидний үгдээс жамис болгоод жамис гэдэл нэрлэж байгаа юм л та. Тэр нь гэхдээ бүр зөвхөн сүнс буюу гэрэл дээр бас ярихаас гадна байгаль ихтлэгийн зүй тогтлууд дээр ч гэсэн ороод ирж байгаа. Амьдралын зүй тогтлууд ингээд маш олон том мэдлэгийн буюу амьдралын хөдөлгөөн энергийн болгоо хуваацсан ба шүү дээ. Газар ихтлэгийн байгаль, жамис буюу орчлонгийн жамис. За энэ дэр юу хэрэгж гэнэ вэхээр ерөөсөө сүнс бол өөрөө гэрэл бол бусдад буюу орчлон ертөнцид өөрийгөө хуваалцах тусмаа тэлдэг юм аа л гэж. Би танд үзэг өглөө. Би тэг үзэхтэй болно. Та нэг үзэхтэй болно. Та баярлж байгаа. Гэхдээ сүнсний төвшөнд бол миний сүнс тэлж байгаа. Таны сүнст бас баярлсандаа тэлж байгаа. Үнэхээр чин сэтгэлээсээ танд хэрэгтэй зүйл байсан бол таны сүнс тэлж байгаа. Тэгэхээр энэ харилцаа бол сүнсэн биеийн бас хууль гэж хэлж байна. За энэ ингээл квантум физик гэдэргээл ярьжлаа. Өөр сүнсэн дээр юу гэдэг гэхээр сүнс өөрөө хэдий ч нэ хүчирхэг, хэдий ч нэ нэгт асуудлуудаас өөрийгөө олж аваад ялан дийлэх тусам төдий ч нэ ухамсарын хурдан байт юм а. Юмыг ойлгох чадвар, сурах чадвар, хөгжих чадвар, альва нэгэн гадаад нөлөө ороод ирэхэд тэрэнд автахгүй өөрийнхөө дотоод мэдрэмжийг хадгаж үлдэх чадвар илүү байт юм а л гэж. Тэгэхээр маш их тийм төвхтэй асуудлууд болж исэн ч гэсэн өөрийнхөө амар амгалан ноён нурууг барьж чаддаг бидний үгдээдсэн шүү дээ. Ноён нуруутай шүү. Зовлон дунд тэр сүнсэн биенийх нь энерги ч юм уу тэлэлтүүд нь маш өндөр хэмжээнд байгаа учраас тэрийг төвгүүхэнд аваад гарч чинь гэсэн. За өөрөөр бас энэ сүнсийг зөвхөн дээрээс л энерги нь орж ирээд байгаа юм шиг яриад байгаа. Хажуутайгаа үнээсээ мэдрэмж авч байгаа. Тэр хүнийхээ сүнсээр бид тэр амьсгалаад буцаад сүнсөө өгч байгаа. Гэ сүлэрж оршиж байгаа гэсэн. Бүх ертөнцүүдтэй, зүудний ертөнцтэй, онготын ертөнцтэй, тэрхий үзэгдэл одоо дарк жоох юмнуудтайгаа. За мөн дээд вибрацуудтай.